Focus Media-гийн шууд сурвалжлага шилэн дансны мөрөөр цуврал сурвалжлуудыг бэлтэн хүргэж байгаа. За бидний энэ удаагийн сурвалжлага бол нийслэлийн шилэн дансны мөрөөр Улаанбаатар хотын нийтийн бие засах газрын чанар стандарт хүртээмжийн асуудлыг бол цувралаар сурвалжилж байгаа. Бид яг одоо бөмбөр худалдааны төвийн орчим баригдсан нийтийн бие засах газар буюу иргэдийн одоо гаднах хаягийн хардгаар бол City Toilet-ийн гадаа ирсэн байна. За яг одоо миний ард харагдаж байгаа энэ хүн нийтийн бие засах газар бол 2012 онд нийслэл Улаанбаатар хотын төвд 16 ширхэг захын дүүргүүдэд нийт дөрвийг буюу нийтдээ 2012 онд 20 ширхэг барьсан нийтийн бие засах газрын нэг дээр бол ирсэн байна. За энэ хүн нийтийн бие засах газрын ажиллах цагийн хуваар нь өдөр бүр 9-өөс өглөөний 9-өөс оройн 8 цаг хүртэл ажиллах ёстой. За яг одоо цайны цаг нь 13 цагаас 14 цаг гэж байгаа. Одоо цаг харахад бол 2 цаг 14 цаг 5 минут болсон байна. За энэ хүү одоо нийтийн бие засах газар бол 14 цагаас эхлээд үе талхан нээлттэй ажиллах ёстой. Гисэн идэж хаалган төвчээтэй одоо хүртэл нээгээгүй байна. Түрүүн харсанчлан нийтийн бие засах газраар үйлчлүүлэх гэдэг иргэд бол хаалгын татаж байгаа дүр зураглууд бол харагдаж байгаа. Тэгэхээр энэ нийтийн бие засах газар ажиллах цагтаа нэгдүгээрт ажиллахгүй байна. Хоёрдугаарт аль 2012 онд буюу 10 жилийн өмнө ашиглалтанд орсон. За бидний яг шууд сурвалжлага хийж байгаа үед хэрвээ энэ нэгдэх юм бол дотор нь ороод яг ямар одоо нөхцөл байдалтай цэвэрлэгээ үйлчлэгээний хувьд ямархуу байр байдалтай байгааг нь харуулах болно. Ижигсэн эхлээд гадна талыг харж за иргэдийн яг сайн мэдхээр 2012 онд баригдсан City Toilet-үүд бол бүгдээрээ яг гадна тал нэг стандарттай нэг нэртэйгээр нийслэл Улаанбаатар хотын төвд 16 ширхэг баригдсан. Одоо яг миний ард харагдаж байгаа энэ нь. За өмнөх сурвалжлаган дээр бид өнгөрсөн онд буюу 2021 онд ашиглалтанд орсон. Одоо жилч болоогүй байгаа нийтийн бие засах газрыг сурвалжлан хүргэсэн. За одоо энэхүү City Toilet-ийг ерөнхийд нь ингээ харахаар мөн л өмнөх одоо нийтийн бие засах газар шиг эргэн тойрондоо бас ингээд хөлдсөн хөлдөөд овоорчихсан юм хөлдөө шээс байх жишээний. За гадна талын байр байдлыг харуул нэлээд бохир заваан. За энэ одоо бодвол цахилгааны монтаж гэрэлтүүлэг л болтой ингээд ийм стандарт хангахгүй. За дээдлийнх нь энэ сарвч хэсэг нь бол борооны ус цас одоо хайлсан байдалтай ингээд хуурч хохорсон иймэрхүү байр байдалтай байна. За бас нэг заваан зүйл байгаа нь яг хажуудаа ингээд хогийн савыг байрлуулсан. Гэхдээ ийшээ хүмүүс хог хийхээс илүү бараг хийхгүй хаа ийм бохор заваан. Энийг одоо бодвол нийслэлийн хот төгчлөлтийн газраас л хариуцдаг болоо гэж бодогдож байна. Хогийн сав байгаа ч гэсэндээ ингээд хажуугаар нь тамхины иш нус шүлс ингээд маш ихээр хаясан. За өмнөх сурвалжлаган дээр харагдчихсэн дүр зураг энд дахиад харагдаж байна л да. Нийтийн бие засах газар хэдий байгаа боловч яг хажууд нь эргэн тойронд нь ингээд овоорсон хөлдөө шээснүүд бол амар их байна. Эндээс одоо энэ яг хавар болоод мөс цас хайлаад ирэхээр одоо орчны бохирдол хөрсний бохирдол болоод тухайн орчны агаарын бохирдол яаж нөлөөлөх нь бол ойлгомжтой. Үнэр та нарын хувьд бол маш аимшигтай юм байна. За энэ бөмбөр худалдааны төвийн нийтийн бие засах газрын яг хажууд бол бас энэ бөмбөр худалдааны төвийн хогийн цэг байрладаг. За энд яг ингээд нийтийн бие засах газраас нэг 10 м хүрэхтэй газар ингээд хөлдсөн шээснүүд энэ тэнд ингээ овоорсон. Дээрээс нь ингээ хогийн цэг нь хажуудаа ингээ хог нь хөглөрсөн ингээ маш юм бохир заваан байдалтай байна. Хүн өдөрт 6-аас 8 удаа ариун цэврийн өрөө ордог. Гэтэл одоо энд бөмбөр худалдааны төвийн ойр орчимд худалдаа үйлчлэгээ эрхэлж байгаа хүмүүс болон за энэхүү зах худалдааны төвөөр үйлчлүүлж байгаа иргэдийн хувьд нийтийн бие засах газрын цагтаа ажилтгүй байр байдлын хувьд нэлээд бохир заваан иймэрхүү байр байдалтай байна. Энэ бол 2012 онд
баригдаж ашиглалтанд орсон нийтийн бизнес газар. Иргэдийн татвар ерөөсөө ийм зүйлд одоо дэмий уурсдаг. Ямар ч одоо ингээд стандарт ариун цэврийн шаардлага хангахгүй. За энэ нийтийн бизнес газар сая онгоос юм шиг нэ одоо бүгд яг доторх ариун цэвэр болон бодит байдлыг харж харъя. Нийтийн бизнесийн хичээл нэг хүн хэдэн төгрөгөөр үйлчилдэг вэ? Нэг хүнд хэдээр үйлчилдэг вэ? Өчтөрөөс өнөөдөр ч өнгөө болж байгаа шүү дээ. Тийм үү? Тэгээ 300 ясны өнгөө болгосон гэсэн шүү дээ. Нийслэлээс хаана хотогчтой тийм өнгөө. Тэр манай ахлах тийм мэдээ өгсөн шүү дээ. Нийтийн бизнес газар өнгөө болж байгаа юу те? Өмнө нь бол 300 төгрөг байсан. Тэгээ 300 төгрөг байсан. Энийг нийслэлийн хотогчлын газар ер нь цэвэрлэгээ үйлчлэгийг нь хариуцдаг уу нийтийн бизнес газрыг? Бид нар ингээд цалинжаад ингээд орлогоо тушаагаад тэгээд цалинжаад цэвэрлэгээ хийгээд цаанаас хангамжаа материал авчин. Өдөрт дунджаар яг энэ бөмбөр уралдааны төвийн нийтийн бизнес газар хичнээн хүн үйлчлүүлж байна. Барагцаагаар. Орлого нь барагцаагаар хэдэн хүн орж байгаа вэ? Ерөөс харьцангуй адилгүй. Зарим өдөр гайгүй, зарим өдөр овоо. Тэгээ баяр ёслолын урд өдрөд нэг гайгүй. Тэгээ баярын дараа бол нэг хэсэг өрөөс өнгө болчихдог. Ер нь л тийм урсч шиг янз янзд байр. Яг тийм тогтмол тийм байдаггүй. Иргэд нийтийн бизнес газраар үйлчлүүлж байхдаа одоо хүндрэлтэй асуудлууд юу вэ? Магадгүй ингээд иргэдээс бас ингээд санал гомдол бас хилдэг л ахalta тий. Гэхдээ иргэдээс бол яг юм хэлнэ. Нойлын цаашлал айгүй их нэгч хэрүүл болдог. Тэгээ бид нар чинь ингээд бид нар чинь цаанаас нормтой штэ сард ингээд нормтой чи хөрөхгүй. Тэгээ энэ 100 айл бөмбөр хоёр бол арай гайгүй орлоготой учраас энэ орлогоноос эргүүлээд юугаа аваад тэгээд нөгөө буцаад ахлагтаа тайлгаа өгтөө тэдэн төгрөгөөр цааш авсан. Үлдсэн орлого нь тэдгээд тэдэг тушаалаа гэдэг ийм л мэдээ өгчдөг. Өдөрт барагцаагаар яг одоо нөгөө 300 төгрөгөөр үйлчилж яхад яг хичнээн төгрөгийн орлого. Тэр нь бөмбөр бол хамгийн доотлын 30-тай. За бүр дундчаар 30-аас 40 хооронд. 30 мянга. Тий, 30-аас 40 мянга. Баяр ёслолын үе сая цагаан сарын өмнө 2-3 хоног нэг 50, 58, 9 тэгжил хийсэн. Тэгэхээр өдөрт дунджаар нэг 100-аад хүн орж ийн гэсэн үг тийм. Яг өдөрт дунджаар биш ээ. Наач өдөр сард бараг 2-3 хоног штэ. Яг нэг 70-аас 80 хүн л орж байгаа. Өдөртөө. Тий. Одоо ингэ өнгөө болох юм бол өөрөөсөө толгойтой болгоо орно энэ бол. Тэгээ цэвэрлэгийн бол дийлдэхгүй л болно гэсэн. Ер нь олон улсын стандарттай ер нь нийтийн бизнес газар 24 цаг онгорхой байгаад дээрэс нь өнгөө байх тийм стандарт юм байна л да. Тэгэхээр манай Монголд болохоор ингээд өглөө 9-өөс оройн 8 хүртэл ажилладаг, зарим бүр 6 хүртэл ажилладаг. Тийм манай бас 2 талбай 2 одоо 100 айл манай 2 4-4-өөс оройн 8 цагт хүртэл ажиллаж байгаа. Бус нь бол дандаа ингээд юу 6 цагт хүмүүс амар их уралдсан штэ. Онгооход яад уул 8 цагт онгоодог байсан. Яа хүртэл ажиллаж байсан. Та нар яахаар онгоодог юм. Бид нарыг загнадаг байхгүй юу? Бид нарт бол мэдхэн байхгүй. Дээрээсээ л ийм захирамж нүдэн 5 сард гараад 5 сард гарсан баха. Нийслэлээс гарсан захирамж аа. Мэдхгүй. Яг хаанаас үндэ мэдхгүй. Бид нар мэдхгүй штэ. Бид нар зүгээр манайх шуурхай алба гэж явдаг. Хотогчлтын. Дэрний шуурхай албаны дээдлэн удирдлагаас шийдвэр гараад за тэдэн цагт гараад тэдэн цагт онгоогоор бид нар юу ч мэдгүй. Хаанаас ямар юунаас төвшин гараад мэдгүй. Энд одоо ажиллаж байгаа хүний хувьд цалингийн асуудлыг хитэн төгрөг гэдэг юм бол нөө. Цалин бол одоо ер нь явахтай тэгээд ийм хүнд нөхцөлд бол арай л бага. Ер нь бол амьдралд бол хөлсөхгүй. Яг тэгээд одоо 8 цагаар ажилладаг нодон 8 цаг магаар орой 8 хүртэл ажиллах өдөр 2 цаг илүү ажиллана шүү дээ. Ийм үедүүд ийгс арай дээр байсан. Одоо тэгээд 6 цаг болцсон үед үнэхээр хүнд. Тэгээ бид нар чи энэ хүмүүс чи ингээд зөвөр нэг бизнес чиг гарахгүй шүү дээ. Араа үйлдвэр бизнес, ноогн, бөөлж, хэрэлтэн, зодтолтон, загнуулн өстой янз янз юм орж ирж шүү дээ. Одоо бол ингээд өнгөө болгох юм бол юу мэдгүй айгүй хэцүү болно. Энэ бол үнэхээр хэцүү болно. Өнгөө болохыг та юм буруу гэж бодож байна. Тэр нь би буруу л гэж бодож байна. Бас хүнд хариуцлага авах хэрэгтэй шүү дээ. Мөнгө өгчөө сайхан боловсон бизнесчэл гараад байвал хэн энэ дээр тий энэ чинь цаанаас айгүйх материал авч байгаа шүү дээ бид нар чинь бас энэ нийслэл хотогчл чинь бас өчнөөл мөнгө гаргаад энэ материал зэтрэл бүх юм хангаж байгаа шүү дээ цаанаас нь бол. Тэгээд энэ ус тоог байна. Тэгээд одоо нэг нь ингээд хараад одоо энийг бол ингээд энийг бол битвчээр юм дөө. Энийг бол ингээд согтмон орж ирэх шилжиж байгаа байхгүй.
Тэгээд энэ чинь манайхад өөрсдөө л нөгөө төрс мөнгө өөрсдөө цалин мөнгнөөсөө наашин зааш нь бодсож шилжүүлүүд их нь бол тэгж л бодож байна тий. Өөр ер нь яг хэлмээр хүндрэлтэй асуудлууд юу вэ? Ер нь энэ нэг бол миний бодлоор жоохон хүн толцоо нөхцөлд оруулчмаар байгаа. Хөдөлмөрийн нөхцөл нь бол. Тэгээд цалин бол жоохон нэмчмээр л юм. Үнэндээ цалин бага байна. Тэгээ одоо бид нар чинь дандаа ийм нөхцөлд ажиллаж байгаа бас нэг өдрийн хор арилгах нормын сүү юм уу тараг байвал энэ хуулиндаа байх хэрэгтэй байдаг юм да. Тэгээ манайд бол тийм харагддаггүй. Цалин ер нь багтаа хэд орчим? Дэн 500 гаргаал. За нэг илүү цаг мартаа нэг өсрөөл нэг 600. За баярлалаа. Өрөөнүүд төр нэг ороод харч та. За. Манай Монголд байдаг нийтийн бизнес газрууд ийм байдаг. Хөлөөр одоо нөгөө явган сууж бизнес. Тэг за тэгээ бас харагдаж байгаачлан тэр ус одоо усаа дарна уу гэж дээр нь бичсэн байна. Гэхдээ яг энэ дээр ингээ хүмүүс ус татхад нэлээд мэдтгүй эмийг бол бараг зарим татвар гэж бараг мэдэхгүй дээ. Шээчэл гараа явчихсан шүү дээ. Тэгээ тэр хавтгай дээр нь сайн дараарай л гэдэг бид нар бол. Өнөр танараас л хэцүү байна тийм шүү дээ. Манайх одоо энэ агаржуулагч нь юу яа дээр хоолой дээр бүтсэн байгаа гэж яриад байлээ. Энэ агаржуулагч бол ажиллахгүй юу? Наа чи зүгээр ингээд ажиллах үед ажиллах энэ чи ингээд явахад юу яа. Амар дуун гэхдээ биш үнэс сохгүй. Тэгээ манайх одоо энэ угаасаа энэ 3 сар одоо энэ эрэгтэй ангаас манайх энэ засаар авах гэж байгаа. Энд бол бүр дээдээ таацын хоолдод тэгээд энэ агаржуулагчнаа хоолоо молог сольж төвхгүй бол энэ чинээс энэ бол биш өнөр гаргахгүй байгаа байхгүй. Аюу хүнэртэй. Бид нар ч өвдөө ирээд энэ доктор ингээд ажиллаж байгаа шүү дээ. Одоо ингээд масктай байхад бүр ингээд. Тийм үнэхээр бид нар ч ингээд цэвэрлэгээ ихээр хоёр давхар маск хийжээж энийг шин тонгоож бараг мүлгчээж энийг ч бид нар цэвэрлэн шүү дээ. Үүндээ бол хүнд. Нийслэлийн нийтийн бизнес газруудын яг байгаа бодит дүр зураг бол энэ. За одоо энэ жишээ нь эрэгтэй одоо нөгөө бизнес шилтүр гэдэг лөө тийм. Босоо шилтүр. Одоо ингээд байр байдал нэг иймэрхүү. За тэгээд ийшээ ингээд харахаар за гар угаах хэсэг байна. Энд өдөрт дунджаар нэг 60-аас 70 хүн ордог. За их хүнтэй үедээ нэг 100 гаруй хүн үйлчлүүлдэг. За энэ бол эрэгтэй бизнес хэсэг нь. Ерөнхий байгаа байр байдал нэг иймэрхүү. За одоо энэ дээрээс хаван энэ юу гэж гар ариутгагч гэж байгаа юм билгүү. Иймэрхүү дүр зурагтай. Энэ сангийн хоолой молон л нэрээ залгуур үндээ л нэрээ ямар ч тийм стандарт гэж хэлэхэд нэрээ хэцүү байна тий ихчээ. Тэгээд бас нэлийн хүүтэн байна тий. Хүүтэн. Амьд халаалсан энэ түрүү бүр амар хүүтэн. Өнөө сантай бишгээд миний түрүүчд одоо нэг жоох янзс одоо энэ одоо бид шиг ийм амар. Тий пар нь ерөөсөө нэг ийм өхмөл нэг ийм чүүтэй нэг бүлэхийн хөлдчихгүй нэг юм амьсгаад амьтаа. Тий энэ одоо ёстой нөгөө нэг хөлдөөхгүй л гэж нэг жоохон бүлээ усгүй гэдэг шиг байна тий. Энэ нөгөө юу нөө? Яаш цахаар нөгөө нэг иймэрхүү нийтийн бизнес газар. Улаанбаатар хотын бас нэлээд олон хүн үйлчлүүлдэг нэлээд хөт хөдөлгөөн ихтэй нийтийн бизнес газар. За одоо эмхтэй бизнес өрөөнүүд нэг нь босоо нэг нь гişүүлгээ. Ерөнхийдөө орж үйлчлүүлэхэд одоо эндээс барихад цааваа юм та. Нэг хаалга иймэрхүү байдаг. За тэгээд нутагшаа нь ерөнхийдөө оруулах нэг иймэрхүү. За ингээ байр байдал нь энэ дээр бол нэр хүн сууж бизнесэд үнэхээр хүндрэлтэй. Одоо нөгөө халтур хамгаал ариун цэвэр гэдэг зүйлийг л ярихад бол энд үнэхээр зохимжгүй. Тийм үг хэлүүл бараг тий нийц хэрэггүй. За энэ эмэгтэй нь болохоор ийм хоёр сонголттой. Нэг нь явган сууж, за нэг нь болохоор бүтэн сууж бизнестэй суул туртай юм хоёр сонголттой байх жишээний. За тэгээд энэ санамжл юм шиг байна да. Тэгээ ерөнхий байр байдал нэг юм. Тэгээ пар нь бараг халтгүй. Энэ бол ингээд бүр нэг хүүтэн бүлээ зүгээр л нэг бүлийн хөлдөөхгүй гэж байгаа юм шиг. За тэгээд нийтийн бизнес газраар мэдээж ийм бохирдолтой ийм
одоо балиар заваа юмар үүснүсэн гараа угаах шаардлага гарна. Энд ингээд багхгүй. Саван ариутгагч 2 нь байхгүй бах жишээ нь. Нэг иймэрхүү бохор заваа байр байдал тий. За ядаж гар ариутгагч хатаагч нас ажиллаж байгаа юм байна. Нийтийн бие засах газрын ерөнхий дүр зураг өдөр болгон яг л ийм янзаараа ийм байр байдалтай л одоо иргэдэд үйлчилдэг. Жоо байж. Хота орор. Цааш хоо. За бөмбөр худалдааны төвийн хажууд байрладаг нийтийн бие засах газар дээрээс шууд сурвалжлагыг хүргэж байна. За өнөөдрийн хүртэл нэг иргэнээс 300 төгрөгөөр бол 300 төгрөг авч нийтийн бие засах газраар үйлчилдэг байсан бол за өнөөдрөөс эхлээд үнэгүй байхаар шийдвэр гарсан гэдгийг за энд ажиллаж байгаа хүн хэлж байна. Энэ гарах уу? Үнэр бол нэрээ үнэхээр байхад хэцүү. Нэлээд эвгүй үнэртэй. Бүр юм маскны цаанаас нэвширсэн ингээд нэм шээсний үнэр. Тэгээ бүр үнэртэйд үнэхээр дотор нь удаан байхад бол үнэхээр хэцүү байна. Тэгээд за энд ажиллаж байгаа ажилчны хувьд хэлж байгаагаар бол маш хортой хүнд нөхцөлд ажилладаг хэцүү үнэр та нарын хувьд хэцүү байдаг гэдэг зүйлийг бол хэлж байна. За энэ нийтийн бие засах газрын хувьд за дараа 7 хоногоос бол урсгал засварт орно гэдэг зүйлийг хэлж байна. Гэхдээ яг тэрийг нь бол баттаа бол мэдэхгүй. Хэрэв үнэхээр орсон байх юм бол бид нар дараа нь хэр өөрчлөгдсөний нас дараа нь ирж бас шууд амжилтаар сурвалжлага хийж харуулна. За нийтийн бие засах газрын 12 онд баригдсан өмнө баригдсан нийтийн бие засах газар нэг иймэрхүү. Өмнөх сурвалжлагаараа баригдаад ашиглалтанд ороод жил хүрээгүй байгаа нийтийн бие засах газрыг сурвалжилсан. Иргэдийн татварын мөнгө, улсын төсөв ийм үйлчилгээтэй, ийм стандарттай нийтийн бие засах газарт зүгээр л мөнгийг урсгаж байна. Энэ улсын мөнгө төсөв уйлдгүй гэдэг үг нэр энд хэлэхэд бараг зохихоор байх. Энэ лав биш ээ. Ийм лав биш. Энэ нийтийн 0 ийм нийтийн 0 нэрээ ёстой л нөгөө нэг яа харахгүй тулгамдсан өөр бие засах газар олдохгүй идэл нэрээ орно гэхээс түүнээс ийшээ яг орж үйлчлэгээ авахд бие засахад бол нэр үнэхээр хүндрэлтэй хэлэх үг алах хэцүүхэн л байна да. Бид шилэн дансны мөрөөр цуврал сурвалжлагыг бэлтгэн үргэж байгаа. За энэ удаагийн сурвалжлага бол нийслэлийн шилэн дансны мөрөөр нийтийн бие засах газрын чанар стандарт хүрэлцээг сурвалжилж байгаа. За энэ удаагийн сурвалжлага бол өмнө 10 жилийн өмнө баригдсан. Нийслэл Улаанбаатар хотод нийт 20 ширхэг баригдсан City Toilet буюу нийтийн бие засах газрын бодит байр байдлыг та бүхэнд шууд сурвалжлан хүргэлээ.